Энэ өглөөний Төмөн амгалан айлтгаад хурлаа эхлүүлье. Тэгээд эхний илтгэл бол Монгол улсын баруун хэлийн тулгуурлалтад бүгд найрамд Монголд улсын баатар Дэгзийн Геваны байгуулсан үйлс гэдэг сэдвээр илтгэгч доктор профессор Хурандаа энэ даваадар таныг урья. За юуны өмнө бүгд найрамд Монгол улсын баатар Дэгзийн Геваны эндсийн 100 жилийн тохиож байна. Энэ хүү эрдэмтлийн хурлыг зохион байгуулж байгаа Дэгзийн Геваны нэрмжид хэдийн цэргийн 247 дугаар айн болон орон нутгийн удирдлага мөн Яван Батрын төрсөн баярлалын Усангийн өлгөөс хүмүүс ирсэн гүндэч орчид төлөөлөгчтэй энэ өдрийн Төмөн амгалан айлтгуулжээ. За миний илтгэл бол Монгол улсын баруун хэлийн тулгуурлалтанд Өнөр Монгол улсын баатар Дэгзийн Геваны байгуулсан гавьяа төлс гэдэг энэ хүү сэдвээр илтгэл бэлтгэлээ. За энэ сэдвээр би үндсэн илтгэлийг бэлтгэлээ. Ерөнхий агуулгын хувьд бол ийм дөрвөн агуулгаар ярихаар яасан. Нэгдүгээр нь Монгол улсын баруун хэлийн нөхцөл байдал ямар байсан юм бэ? Хоёрдугаар нь Геван Батрын үйл ажиллагаа, гуравдугаар нь мэрэгэн уул болон бүдүүн аргатын тулгуурлалт байлдаа, дөрөвдүгээр нь одоо дүнлэл санал гэсэн ийм зүйлсээр илтгэл явуулсан. Нэгдүгээр одоо Монгол улсын баруун хэлийн нөхцөл байдал бол одоо гэр бүлд одоо өөмөө самууд хамрагц нөхцөл бол гадаад цагийн байдалтайгаа маш их холбоотой байдаг. 1930-аад оны ихээр Гаминданы хэдийн эрх баригчид тийм ээ. Өнөөгийн Шинжаан мужид Оршин суугч Түр Гүүгэр угсааны ард иргэдийг одоо хэл соёл шашин шүтлэхийн дормжилж одоо тэр крон судрын шатаалж алтан доторхын хэмжээг нэмэгдүүлж өмнөд мужаас одоо 100,000 гаруй хан үндэстнийг одоо Шинжаанд суулгаснаар тухайн одоо тэр Шинжаан мужид Оршин суугч Түр Гүүгэр угсааны ард иргэд бол одоо шашин шүтлэг хэл соёл тусгаарлалтын хондлоо зэвсэгвэр тэмцсэн байдаг. Энэ хүү зэвсэг тэмцлийг одоо хэдийн цэргийн англи салбар цэргийн хүчээр нухчин дарсан. Үүний улмаас одоо маш олон одоо ард иргэдийг одоо харгислан дарсны улмаас одоо өлсөглөн одоо тусмууч их нөмрөн авсан байдаг. Энэ их өлсөглөнгийн хажуугаар халдвар төвчнгүүд бас маш их гарсан. Тийм учраас одоо Шинжаан мужид орсон суугч эдгээр иргэдүүд одоо Монгол улсын баруун хязгаараар хэл нэвтэрч одоо хулгай дээрэм хийх амьдрахын эрх тийм ээ. Хулгай дээрэм хийж ховд говьлтой одоо хэл залгаа нутгуудаар бус төвөм суурсч орж ирсэн. Өчтөн орж суурс байдаг. Энэ үйл явдлаа зэрэгцээд одоо хэдэн засгийн газраас гадаад Монголын бол одоо манай нэг мужиг хэмээн үзэж Монгол улсын баруун хэл хязгаарын дагуу одоо ихээхэн хэмжээний цэрэг армаа татан төлөвлөж баруун хэлийн нөхцөл байдлыг уран хурцдагч байсан. Мөн одоо үүний зэрэг тэр асгийн зэвсэг дээрэмжд одоо баруун хэл хязгаарын одоо ард иргэдэг дээрэн тунах хэлийн харуулцлагыг дайран дурдлах үйл ажиллагаа явуулж байсан. 1944 онд маршалчаа болсон энэ байдлыг одоо таслан зогсоохоор одоо ингийн гэрээ байгуулж Осмонтой холбоодох чадсан байдаг. Энэ дээр харагдаж тийм ээ. Тэгээд 1944 оны 2 дугаар сарын 21-ний өдөр одоо Ховд аймгийн Алагдалгоо хэмээх газар ийм гэрээ ингийн гэрээ байгуулж яснаар одоо баруун хэл хязгаарын байдал төр боловч одоо 50
байдал чиглэсэн байдаг. Гэвч 1946 оны дундуур Осбон манайтай тогтоосон гэрээнээсээ урвж баруун хил хязгаараар халданд ортолгуулсан. Осбон урах болсон шалтгаанууд үндсэн хоёр нөхцөл байсан. Нэгдүгээр одоо Алтан тойргийн одоо дараагаар сонгогдсон. Хоёрдугаарт нь одоо Гамданы эдийн засгийн газраас 40 сая доллар одоо Алтан тойрогт хуваарлсан байдаг. Мөн одоо Гамданы хятад бол одоо Осбоныг ашиглаж зэвсэгтүүлэгтийн ашиглаж одоо байдаг богцоо орчмын газар нутгийг таслан авсан болохоор одоо иймэрхүү арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна. Яг энэ цагийн байдал хурцсан үед бол одоо Бэгзийн Гяван баатар маань 1946 онд Эрт цэргийн албанд татвардан Ховдын отроод цэргийн албанд хааж ирсэн байдаг. Гяван баатар бол 1946-аас 48 онд энэ 2 жилийн хугацаанд аль багтаа бол одоо баруун хөлийн байрны хамгийн оройт үед аль бааж ирсэн. Нийт одоо Гяван баатар бол хамгийн хүнд хэцүү хэсэгт хуваарлж байсан. Тэргүүний засгийн дарга байсан. Тэм учраас баруун хөлийн байлдаанд бол нийт 62 удаагийн их баг хэмжээний төлөвлөлт байлдаанууд болсон байдаг. Үүний одоо 20 гаруйд нь Гяван баатрын оролцоо үйл ажиллагаа байдаг. Энэ архивын их сурвалжууд дээр бас маш их тодорхой дурдсан. Энэ үднээс авч үзвэл одоо Гяван баатар бол одоо тэргүүний засгийн дарга байсны одоо ингэ тэмдэглэгдүүлсэн байдаг. Тухайн үед бол одоо байлдааны хохирлын талаар бас зарим нэг мэдээ баримтууд байдаг. 1947-оос 48 онд одоо байлдааны талбарт манай талаас 49 цэргийн алба хаагч амь өргөдөж одоо 32 хүн шалгагдсан байдаг. Мөн одоо Ховд аймгийн Булган үеийн Алтай, Улаан аймгийн одоо Алтай сумдын нутгаар одоо Осбоны болон засгийн зэвсэг бүртгэлүүд удаадараа дээр томор хийсний улмаас 40 гаруй энгийн ард иргэд энэ 1946-аас 48 онд амьдсан байдаг. Мөн одоо 20 орчим огт хүүхнүүдийг одоо олзлон авч явсан байдаг. Дайсны талаас одоо ерөнхийдөө Гамданы талаас одоо 1000 орчим хүн одоо алж шалгагдсан гэсэн тоо баримтууд байна. Эдгээр одоо байлдан тулаан нь одоо Гяван баатрын аль бааж исэн одоо дамжигын сум буюу одоо байлдан бүдүүн ургаа нарийн аргаатын чиглэлээр энэ байлдан тулаанууд болсон байдаг. Энэ 20 гаруй байлдан ажлын ярныг бол надад оногцсон цаг хүрэлцэхгүй учраас нэг төлөөлөлт бодно 2 байлдааны ажиллагааны талаар авч үзье. Нэгдүгээр нь мэрэгүү уулын байлдаанд тав хийж байгаа тийм ээ. 1948 оны 6 сарын 2-нд болсон байлдан. Энэ бол одоо Осбоныг устгах, Осбоныг олзлох зорилгоор манай тагнуулын байгууллагаас хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байдаг. Кава, буурч, мүлэхэ, хөх тухай, шар тухай гэдэг 6 тусгай операцийн үйл ажиллагаа авч явуулсан байдаг. Мэдээж одоо тэр тухайн одоо Ховд аймгийн Булган сумын яриад тургууд Сагадай гэдэг хүмүүс одоо 1943-аас 1945 онд Осбоны хажууд шаардлагын нөхөрлөж найз нь байсан учраас Сагадай гэдэг нууц ажилтныг одоо нэгэн хэрэгсэлжиглэн Ховдын шоронд торсон байдаг. Тэр Ховдын шоронд хорихдоо мөн одоо хасгийн нэгэн дээрэмчтэй цугорсон байдаг. Сагадай тэр шоронд ороод тэр одоо хасгийн дээрэмчтэй одоо маш их дотн танилцаад ямар нэгэн аргаар оргож одоо Осбонтой нийлэх талаар хэлсэн байдаг. Тэгээ манай тагнуулын байгууллагаас одоо тэр хасгийн дээрэмчний эхэлж орох нөхцөл болцоог бүрдүүлээд дараа нь Сагадайг оргуулж одоо 1948 оны 1-р сарын ихээр одоо Осбонд явуулсан байдаг. Ингээд нууц ажилтны Сагадай Осбоны дэргэдэж одоо итгэдэг нь олсон. Монголын баруун хөлийн нөхцөл байдал хязгаарын цэргийн талаар одоо бас хуурамч мэдээлэл хүргэсэн байдаг. Тийм учраас одоо Осбон Сагадайг бол одоо дэргэдээ авч одоо хамгийн ихтэй хүнээрээ тавиад 1948 оны 5 сарын 18-нд
тусгай өөрөг даалгавар өгч одоо өөрсдийн одоо шилдэг гэдэг 22 баатар тийм ээ 22 баатар тусгай одоо шилдэг баатруудаа сартаагаар одоо толгойлуулсан Монгол улсын одоо баруун хязгаараас мал хунар дээрэмдэх хилжтээс амжилт олцдох гэсэн ийм хоёр үүрэг даалгавар өгч явуулсан байдаг. Сагдаа тэд Аспаны гэрээс гараад нь 22 баатрыг аваад Монгол улсын хилээр 1948 оны 5 сарын 30-нд орж ирсэн байдаг. Тэгээд 5 сарын 30-нд орж ирээд бүлгээ хоёр хуваасан. Нэг хэсгийг найзлахаанаар өдөртүүлээд нэг хэсгийг өөрөө өдөртөөд ээгийн улаан уулзна гэж нөгөө хэсгээ явуулаад өөрөө цоохор нуурлуу сумын төвлөө үүсэн байдаг. Тэгж явж байхдаа би нөгөө бүлэгт маш их нууц мэдээлэл дамжуулахаа мартчихээ. Та гэд наана хүлээж гэж хэлээд тэднээс салж яваад одоо ховдын болгон суманд ирж одоо тагнуулын дарга цэдэнд өрж манай гэрэлч тун шууч нарт Аспаны 22 шилдэг баатар нэвтрчлэр хийхээр ирсэн талаар мэдээлэл өгсөн. Үүний дагуу ховдын өдрөд түргэн авч одоо мэрэгэн ууланд Аспаныг өсгөн байлдах ажиллагаа явуулсан байдаг. Үндсэндээ бол одоо энэ Гаван баатартай одоо мөр зэрэгцэн тулж байсан одоо ахмад лавдөрж байлдаж байгаа бэлхүү нарын одоо 4 хүн алдагдсан 3 хүн шалгасан байдаг. Аспаны талаас бол одоо 14 хүн алдагдаж 5 олздогдсон. Үндсэндээ бол Аспаны шилдэг гэдэг тэр баатруудыг буцагсан байдаг. Энэ бол маш Аспан хүн зөвлөсөн. Тэгээд энэ Аспаны мэрэгэн уулын байлдаанд ялгдсан тул одоо бидний яриад байгаа тийм ээ. Дайсны тэр одоо өшөө хослоо авах зорилгоор бид нар ярьдаг бүдүүн аргатын тулгал байлдаан гэдэг. Энэ байлдаан 1948 оны 7 сарын 8-ны өдөр явагдсан байлдаан. Энэ хүү байлдаан бол одоо дайсны талаас одоо 100 орчим янз бүрийн тоо байна. 100-оос одоо 170 хүртэл янз бүрийн тоо байна. 120 орчим цэргүүд одоо орж ирсэн. Хүчний харьцааг аваад үзэхэд бол одоо манай Гаван баатар цэргүүд 10 хүний эсрэг 130 гэхээр одоо 10 дахин их төрөл бүрийн одоо пулемет, тасгийн гарантууд одоо янз бүрийн зэвсгэр зэвсгэрлсэн ийм хүмүүс байсан. Тухайн үед бол одоо Алтай хотын дамжийн 2 дугаар сүмгийн дарга мадригаас үүрэг авсан одоо застава болгож хаяг хэрвээ өдөртүүлсэн манай хилчид одоо бүдүүн аргатын голын хавцлын амд үүрэг гүйцэтгэж байхдаа эдгээр гаминданы одоо зэвсгэрлсэн одоо зэргийн анги салбаруудад тулгуур байлсан байдаг. Энэ хүү байлдаанд одоо хаяг хэрвээ дарах байлдаа эхлэх юм ердөө дайсанд амьдаар баригдаж болохгүй ганц ч алхам ухарч болохгүй гэж үүрэг өгөөд хамгийн хойд өндөрлөлт Гаван баатар тэгшээ даваадарч урыг хуваарлаад өөрөө дундах одоо оргил дээр гараад чаажин гончил зөвгөө өртөө дундах оргил дээр урдлын юун дээр одоо архад дандар хайдвар гарсан байдаг. Энэ одоо хүчтэй тэнцвэргүй энэ тулдаанд бол одоо архад минимумын сумд дэлбэлтэнд өртөж амьдсан дандар хайдвар ухарч явж байгаа дайсанд амьдаар баригдахгүй тулд өөрийгөө буудаж эх орны хөдөлгөөн аймаа өргөсөн байдаг бол чаажин баян хаяг хэрванаар бол одоо дайсны бүсэлтийг сэтлэн гарч амьдарсан байдаг. Нөгөө тэгшээ даваадарч Гаван нарт дээр бол одоо дайсны хамгийн одоо гол хүч төвлөрч одоо сүүлчийн одоо граната даваадарч нь одоо тесэлж эх орны хөдөлгөөн аймаа өргөсөн байдаг. Энэ тухайд бол бэлжээ гэдэг холбоочин бэлжээ мэдэн тэмээ та гэдэг. Тэрэн дээр тэгшээ хатын хүн алдсан морийг унгуулад дамжгийн сум гэж одоо тэг
дайн байлдаан болсон тулгарт газраас одоо 30 км газар байгаа л да. Энийг одоо тэр хүрэн алдсан бол одоо 30-аас 35 орчим минутанд очиж туулан мэдээг хүргэсэн байдаг. Энэ хүн мэдээг аваад цомгийн дарах, отрядын дарга түгэн авч байлдаанд удаан болсон газар ирэхэд бол одоо аль хэзээний байлдаанд удаан болоод унссан. Дайсан бол одоо Бишээ даваадарч гэваа архад дандраа хэдгүүд манай 6 хил чинь устгаад хил даван зурцсан байдаг. Тухайн үед одоо байлданы залбар дээр очиход одоо энэ отрядын дарга зам тусгай ангийн дарга одоо базар нарын одоо илтгэл байдаг танууд ирэхэд тэдний илтгэл бол одоо энэ дээр тэдний хоригдж байсан одоо 15 орчим хавтгай дөрвөлж мэдэн талбайд 15 удаа мин тесэрч хүмбэр 2-оос 3 шахтаж тэр хавь цусаар нэлэнгүүтээ будагдсан байсан. Тэр 3 баруун хойш харан зэрэгцэн хөвтэй эцсийн гарнаас өөртөө зориулсан байв. Тэгээд энэ Бишээ Баатрын даваадарч Баатрын тэр зогссон ямар хөө байсан талаар Геван Баатрын зогссон ямар хөө байсан талаар дурдсан байдаг. Тухайлбал даваадарч Баатар бол одоо элгэн дороо гранатад тасны улмаас чээж хүмсэн 2 салсан байдалтай. Гээд одоо бүгдийн нэгэнгүү тодорхой дурдсан байдаг. Үнэхээр энэ үед бол амьд өргөдөхгүйн тулд олзлогдохгүйн тулд одоо эх орныхоо төлөө алтан аймаар байсан маа. За тэгээд энэ хөдлөлөөр одоо дотоод орны яамны сайд Сэдв Маршал Чаулсан элдэх ууц бичсэн байдаг. Энэ одоо 10 дугаар ставыг Вэгзэн Геваны нэрмжт болгосон байдаг. Байлдааны гавьны удаан түгий одонгоор шагнасан байдаг. Тэгшээ даваадарч соёлын бүгдээр Монгол ард улсын баатарцал хүрдсэн байдаг. Ардын хурлын тэргүүлэгчдийн 71 оны 10 дугаар сарын 13-ны 200 дугаар зарилгаар одоо Вэгзэн Геванд бүгдээр Монгол ард улсын баатарцалын нэхэн олгосноор Монгол улсын одоо 34 дахь баатарцалхан болсон юм аа. Мөн одоо хөшөөгн Увс аймгийн Хилийн цэргийн 245 дугаар ангид Байтгийн ставт босгон мөнгөжүүлсэн. Мөн Увс аймгийн тэргүүлэгчдийн нөхдөөрөөр тус ангийг одоо Геваны нэрмжт болгосон. Мөн одоо Увс аймгийн төв талбайд одоо Геван Баатрын хөшөө сөндөрлөн босч байдаг. Ингэж хавьяаг мөнгөжүүлсэн байна. Энэгээд хамгийн сүүлд одоо яг л одоо энэ Байтар бүгд орчмын сав нутгийг одоо Геван Баатар тэргүүтээ эрхлэлтэй ажилт маань авч үлдснээр одоо 1962 онд одоо Монголд хэдийн Хилийн гэрээгээр Байтар бүгдийн сав орчмын газар нутаг Монголдо үлдсэн. Энэ хүү түүхэн гэрээний зургийг тавхан харж байна тийм ээ. За ингээд дүгнэлт болгоод санал болгоод хэрэглэхдээ Геван Баатрын үйл хэргийг өргөжлүүлэн судлах шаардлагатай. Геван одоо судлал Геван санч байх юм уу тийм ээ? Орон нутгаар янз бүрийн байгууллагууд төрөл төрөсөд нь хамтраад Геван сангийн байгуулж одоо цэрэг их орч үзлийг одоо энэ хүүг залууч суслах зорилгоор одоо янз бүрийн арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай байна. Хоёрдугаарт нь одоо тэр Байтар бүгд савын газар нутаг бол одоо Монголын талд үлдсэн биелэлээ. Гуравдугаарт нь энэ шарилыг ирэн хайх үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй байна. Өнөөдөр одоо Геван Баатар даваадарч Бишээ Баатар гэдэг энэ баатаруудын шарилыг одоо хаана байгаа мэддэхгүй байна. Тийм учраас одоо энийг бүр орон нутаг болон одоо хэл хамгаалах байгууллагын удирдлагаас санаачлан тусгайлан одоо энэ шаардлагыг болгох шаардлагатай байна. Мөн Увс аймгийн Малчин сумын Жонмо нарын 8 дайсны шарил одоо Монгол улсын Хилийн гадна байна. Ердөө 100 хүрхүүгийн метр газарт 1947 оны 6 сарын 5-ны хожигдын байлдаан наруулсан байлдаанд 8 дайсны шарилаа эргүүлэн ийм асуудлуудыг одоо дэвшүүлж